Болор эрдэнэ тулгын эсрэг. За зүгээр нэг эсрэг нэг явчих гэж байгаа болов. Болко өөрөө шийдсэн шийдэлтэй амжилттай. Завтардах хосоо нэто басгаж өгчээс ирлээ. Энэ залуугийн зүрх зөрөгтэй юу ярих вэ? Завтардах туусан үзэгчтэй Болор эрдэнэ шийдэл цувралыг тэнцвүүлэх хэмжээний цохилтыг өгч үгүй юу гэдгийг одоо бид олж мэдхэд 94 секунд явахцаа үлдлээ дээ. Бодносын тоглоо яагаад тэгэхээр сүүлийн 3 минут гаруй хугацаанд бас тэгж амархан тоглоо ирэхгүй байгаа тийм. Их ажиллаж оноо аваад байгаа. За доор байрлалцсан Экватор дээр мөнгө ирсэндээ Экватор хамгаалагч гоё аргалцсан довтлоо оноштоо болсон. Багийн 69 төгөнөө. За сая хамгаалтын алдаа болчлоо доо шилжилтэн дээр. За Болор эрдэнээс хөлбөр дуудаад довтлоо хийн. Брайс Инслан ирэхгүй мэн. Дахиад нэг эсрэг нэг за дамжуулах юм байна энэ удаад. Баясаа явах газаргүй болсон. Болор эрдэнэ буцаад ирсэн довтлоонд Юс Баясаа тонш ороо дундаас шийдсэн шиддэг цэгэндээ найдвартай. Унагдаг шүү энэ шидэлтийг. Дахиад 3 оноо ил боллоо. 72-69 буцаад ямар хариу өрөх нь хамтаа харъя. За түрүүний тэр кадраа доор жижиг тоглолтыг олзлоод авчдаг бол бас тоглооны маш зөв сонголчоо дахиад кадраа руу ирсэн алдаатай тоглоо амжилттай. Хамгаалагч одоо кадраар өгсөн шүү дээ. Яг кадрын хамгаалагч ирсэн. За шидэлтэй энэ удаад алдсан да. 1 онооны дөрөв 40 секунд хугацаа үлдсэн. За Манчестер ямар сонголт байгаа вэ? За Болтон ямар ч гэсэн тоглооно дуудсан. Тийм гэрээ заслан тавьчихсангүй юм байна. Фиктор одоо явах гад засланаа зөрүүлээд Брайс Джонсон аваа шийдсэн хүчтэй гараад ирсэн шүү. За сая ч одоо арай бэлэн биш байдлаас шийдчихлээ. Дамжуулт бас их шалаар хэрэггүй ирсэн тийм нам ирсэн. За 10 орчим секундын хугацаанд үлдэж байна тулга. Шийдвэрлэх тоглоо Демаркус Казанс өөрөө дээрээ Джонсон Демаркус Казанс 8 секундын хугацаа үлдсэн. За яа харахгүй одоо дэлхийн аварга, Олимпийн аварга, Америкийн нэгдсэн улсын шив яагаас хонгодож явсан тоглогч вэ гэдгээ одоо харж яваач гэсэн бас байгаа шүү гэдгээ харуулж байна. Маш гоё бие өгж довтлоод. Мөн Мактенес самбар доороос явах магадaltaй. Баясаа бөмбөг авсан, шахаад явсан, хоёр тоглож шахсан, Болор эрдэнэ шийдсэн. Шийдэлтэй амжилтгүй Сэлэг Бодсваг цувралыг 3-1-ээр тэргүүлж эхэллээ. Я маш сонирхолтой тоглолтын төгсгөл байлаа. Хүссэн хөлбөрөө явсан уу? Явсан. Сул шийдэж чадсан уу? Чадсан. Зурсан хөлбөр бол хэрэгжлээ. За гэхдээ тоглолтын ялагч Сэлэг Бодсваг байлаа. Энэ залуу багтаа нэг яалтыг авчирч чадлаа. Дахиад харцгаая. Яг л зурсан зургийн дагуу Баясаа баруун нэг дарж яваад хойно Болко суларсан. Яа хүзүүдэд гараад ирчтэй.